За ингээд энэ бүрэлдэхүүн цалингаас юуг нь хассан байгаа вэ гэдгийг энэ дээр одоо ингээд өөртөө ажилчид тайлбарлаж байгаа хэсэг нь. За одоо бид нар ингэж бодож байгаа шүү гэдэг хараа энэ бодолтод байж байгаа. За та нар саарах юм бол энэ дээр ямар цалингуудыг бүрэлдэхүүн өсгөх гэж харж байгаа юм бэ гэж байгаа. Энэ дээр ээлж амралтын мөнгө гэж байгаа. За одоо бодож байгаа нь өнгөрсөн хугацаанд бодсон. За түүнгүүд одоо манайх шинчилсэн байдлаар ингэж бодож байна гэснэ энэ бүрэлдэхүүн хэсгүүдээр ээлж амралт гэдэг юм байхгүй болсон байгаа. Ээлж амралт шагнал урамшуулал гэдэг зүйлүүд байхгүй. Тэгтэл Монгол улсын хуулийн дээр ээлжийн амралтыг цалинд бодно гэж байгаа байхгүй цалин. Ээлжийн амралтыг цалин гэж явдаг байтал энэ дээр цалингийн хасцсан. Тэгээ цалингийн бүрэлдэхүүн гэдэг одоо ингэ бодож байгаа нь илт хуулийг зөрчиж байна. Хуулийг шууд өөртөө ашигтай байдлаар хэрэгжүүлж байгаа. Нэг илэрд нь бол инээ. За мөн бас ойдлогоо төсөл дээрх уурхаачдын маань цалингийн дийлэнх хэсгийг бол ерөөсөө шагнал урамшуулал, илүү цаг, хээрийн нэмэгдэл, шөнийн цагийн нэмэгдэл эднэр маань цалингийн дийлэнх явж байгаа. Үндсэн цалингийн үнэлэмж бол маш бага. Гэтэл энэ цалингийн дийлэнх авдаг хэсгүүдийн танахаар энэ цалин эрс багасна. Нөгөө зээлтэй тултлан зээл авчихсан хүмүүс маань яах вэ гэж амьдрал ахуйд нь огцом нөлөөл ийм шийдвэр гаргаж байгаа. За ойдлого яагаад ийм шийдвэрүүд гаргаад байна гэд миний зүгээс ингээд судлаад үзэхээр за энд нэг бахан Ерөөцийн за тий. За одоо ингэнгүүт олон улсын түвшинд Ерөөцийн тойгийн хувьцаа ингээд унтсан байна гэж ийм мэдээллийг энэ Bloomberg телевизийн ингээ сурвалжлаас гарсан байгаа. Ингээ за хувьцаа унж байна. За далангийн нэвтрэлтээс болоод алдагдлалд орж байна гэдэг юм. Иймгүй мэдээлүүд олон улсад яваад байна. За төмрийн өдрийн Ерөөцийн тойгийн төмрийн өдрийн одоо сүүлийн сарууд дандаа ингээ төмрийн өдрийн уналттай байна, ашиггүй байна гэдэг. Гэтэл энэ алдагдлууд энэ хувьцаа унсан байдлаа арай манай Монголын оюутлогын төсөл дээрх ажилчдын цалин ханаж танснараа арай энэ алдагдлыг нөхөж байгаа биш үстэй гэдэг. Миний хувьд бол ийм харалт байгаа. Хэрвээ тийм байх юм бол энэ бол яаж хөлөмжшөөрч болохгүй зүйлээ. За